Сайн уу Наза? Сайн уу? Намайг болд гэдэг. Намайг Ананд гэдэг. Манай хууржигдэр шинээр нүүж ирсэн тэр айл. Чи хэдэн настай вэ? Би 5 настай. Хоёулаа ижилхэн настай юм байна. Би голд сэлэх дуртай. Даанч энтхийн тэр гол нь хитрхи жижиг юм аа. Уг нь эмээг хүүхэд байхад өргөн том гол байсан гэсэ. Чи юунд дуртай вэ? Би хичээлээ хийх дуртай. Хичээлээ. Манай багш ирж том утсаар хичээл заадаг. Том утасаа. Хичээлүүд нь яг тоглоом шиг амархан, үнэхээр сонирхолтой гоё. Би хичээлдээ сайн суралцаж байгаад том болохоор мал хариулдаг робот хийн гэж мөрөөдөж байгаа. Робот уу? Роботтойгоо интернетээр холбогдоод малаа хариулаад. Би хичээлээ сайн сурч чадвал маш гоё робот хийж чадна. Хөөе, би чиний хичээлд хамт сурч болох уу? Бололгүй яах вэ? Том утастай багш танаад ч очиж хичээл арах байх. Хоёулаа манай гэрт очиж миний хичээлийг харах уу? Тэгье. Эрдмийн долгио радиогоор үлгэрээ сонсоод энэ намаас үйл явдлыг хараад л Гоё юм аа. аав ээжтэйгээ хамтдаа суралцсан. Манай ээж ч гэсэн шин зүйлс ихийг сурч байгаа гэсэ. Сонирхолтой юм аа. Би ч бас аав ээжтэйгээ хамтдаа суралцмаар л байна. Ингээд чиний яриад байгаа том утастай багш ямар хичээл заадаг вэ? Багшийн том утсанд олон сонирхолтой хичээлүүд байдаг. Өмнөх хичээлдэр мод тарихын аж тусын талаар зааж өгсөө. Модны үндэс нь гүний усыг дээрлүүлж, гол горхийг тэтгэхэд тусалж, хатаж ширхгээс сэргийлдэг ач тустай. Хөөх. Би тэгвэл том утастай багшийн хичээлд сайн суралцаад жижиг голыг тойруулаад зөндөө том мод тарьж ширхгээс нь хамгаалаад өргөн болохоор нь сэлзээр байгаад усан сэлэлтийн олимпийн авраг болно. Олимпийн авраг болт. Робот зохион бүтээгч Ананд.